I wish I was on the road. I wish I was there. I wish I was on the move. I miss out on days. I wish I was on the road. I wish I was there. Таны 2024 онд үзсэн хамгийн шилдэг кино юу байсан бэ? Кино хэр яг 24 онд гарсан кинонуудаас юу юм бэ? Яна кино үзээгүй мохтоор санаанд орчихгүй яа. Сайн тайм бодож байна. Нэг AI роботууд ингээд нэг айлт нэг цэвэрлэгч болоод тэгээд тэр нь гэр бүлийнхний наадад аваад кино үзсэн. За тэр нэг сүүлд гардаг уу? Megan Fox-ын тоглодог уу? Тийм, Megan Fox-ын тоглодог мөн баха. Нөгөө цаа чи үйлчлэгч болсон. Тийм. Одоо ингээд нөө AI амар хөгжөөд одоо хүмүүсийн ажлын байр байхгүй болоо тэгээд тийм гэр бүлтэйгээ өнгөрүүлэх хугацаа авахгүй болсон ингээд хүмүүс бие биентэйгээ ингээд харьцах нь багассан гэх юм уу? Тэгээ таарат бас Мөшгийн кино амар л санагдсан да. Тэгээ ер нь нэлээд баг кино үзсэн болохоор их орж иж байгаа кино байхгүй л. Юунд таалагдсан бэ тэр киноны? Ер нь тэг жоохон нэг тийм нууцлаг дуу юм шиг байсан шүү дээ. Сандгүй. Хамгийн сайхан нь хоёр юм болов. Яг нөгөө нэг миний хамгийн хайртай дуу чинь гол дүртэндээ болсон учраас хамгийн гоё байсан. Вантайх төгссөн болохоор л гоё санагдсан. Нэг кино үзэж байгаагүй. Яг үзсэн гэх юм бол Конг эсрэг гэж залаасан баг. Эйл нь бас юм гоё л. Заваа юм блэ. Заваа юмнууд их гардаг блэ. Яхаа. Баясаагаас. Баярлалаа. Deadpool 2 байсан болов. Wolverine-ыг босоож авчирсан болохоор нөгөө баг цагийн жоохон багт үздэг бас нөгөө носталжи босч ирээд. Нөгөө Nice Pool гэдэг нэг character байсан. Яг тэр хэсгэл ер нь бол хамгийн инээдтэй санагдсан. Gladiator 2 гарлаа 24 онд. Gladiator 1-ийг үзээ тэгээд 2 нь ингээд энтиг одоо яаж холбогдох вэ? 20 хэдэн жилийн дараа гарч болохоор гэсэн цохол айгүй гоё холбогдож чадсан. Тэгээд Gladiator 1-тэй ер нь айгүй ойролцоод ажиг болсон гэж бодсон. Хамгийн таалагдсан дүр нь хэн байсан бэ? Гол дүрийн эсрэг дүр нэг Denzel Washington болсон. Амар өстэй. За. Oppenheimer. Oppenheimer ч 23 онд гэсэн. 24. 3. Барих. За, өстэй орчихгүй нэ. Дүүн нэсэн байна. Юу хамгийн их таалагдсан бэ? Хөгжмөн. Чанс цаа. За баярлалаа. Давхраас би шорон шиг хоол дээрээс бод. Платформын 2 дугаар ангио. Жоо ирээд нэг тийм эдрэтэй санагдсан. Ер нь бол тэр нэг ангит кинонууд үзсэн Солонгос юм. Тэд нар та ер нь гимт хэрэг мэрэгтэй кинотой яваа. Тий. За өнгөрсөн онд ч юу гайдлаа. Одоо нөгөө Roundup-ийн 2 дугаар гарсан шүү дээ. Донсогийн. Тий. Алдрын тухай нэг юу. Ер нь кинонд яагаад дуртай вэ?
Нэг ангит бол зүгээр хэдий. Ер нь бол. Олон ангит болох төр чинь хэвээ үзэж шамжихгүй тэгээ нэг өөдөхтэй байдаг шүү дээ. Ер нь солонгосчууд ийм киног яагаад сайн хийж ийнэ гэж та бодож байна. Харин тэрийг гайхаад идэв. Амар санаануудыг л кинон дээр гаргачихдаг тий. Тэгэл тэрийг нь үзчихээ сүүл бодсон чи ямар зэрлэг мундаг санаанууд гаргаа гэх. Смайл хоёр үзсэн. Гоё эснэ. Тэр гоё эсэ. Нэгээсээ гоё эсэ. Утгатай юм шиг санагдсан гэх юм. Эхнийх нь бол жоохон ойлгомжгүй баян байсан. Venom. Last Dance нэ? За. Сэмэт санаа. Тэгээ кино л асуух чинь. 2024 онд гарсан хамгийн шилдэг кино юу байсан бэ? Таны хувьд үзсэн? Би кино үзег шүү дээ. Ганц ч уу? Venom. Cheers to the wish you were here, but you're not. Cause the drinks bring back all the memories of everything we've been through. Toast to the Амар хөвгөлтэй өөрхөн кино юм байл шүү дээ. Өмнөх ангиуд нь хийж таалагдчихсан байна. Өмнөх анги үзээгүй. Комик дээр гардаг нүүл Princess. Тэр нэр. Inside Out 2. Яг өсвөр насны хүүхдүүдийг ингээд нэг харуулсан учраас яг одоо ийм зөвхөн ганцхан ийм хөргөө сэтгэл зүй байдгүй шүү. Өөр зөндөө олон ийм emotional гарч ирдэг шүү гэдгийг харуулсан учраас надад их таалагдсан. Аркейн үз. Би алсан те. Тэр тимэт асаас. Очиж юу гэж хэлчихсэн. Яг тимэт алсаас. Юу таалагдсан. Гү тэр нөө шинээр гарч ирж байгаа дөрүүд нь аягүй тааж үзсэн гэсэн. Тийм баланстай. Тийм сармагчаан. Бүтнээр нэрвлээ. Planet of the Apes тийм тэр гоё. Тэр айгу гоё тийм ертөнц бүтээсэн байсан тий. Танд юу нь хамгийн таалагдсан бэ? Сайн ойлгож чадаагүй маа. Гэтэл гоё байсан. За таны хувьд манай яа. Тэгэл энэ бүгд л гоё байсан баг төө. За баярлалаа. Squid Game юм шиг юм тий. Squid Game гэлээ. Squid Game жоохон гарсны дараа гарсан юм байна. Үгүй шүү дээ 19 сар шүү. Тий. Тэгвэл Squid Game юм байна уу? Жүжигчт нь амар таалагдсан. Тэгээд нөгөө нэг шин тоглоом тэдэр нь амар хөрхөн байсан. Баярлалаа. Баярлалаа.